Уулбуралтахад ухаар чамд байлаа. Чи яагаад гэж боддог? Чи бас л өөртөө амар ихтэй нүд хөсөг өөрөө тэгдэг биш л үү бай. Тэгдэг хоо гэж бодож шүү дээ. Тэгдэг. Үгүй. За яагаад үгүй. Гэмэдэж та охин аавгаад оройц чи хүн ээжээгээд оройгоос л гэж бодсон биш. Гэрийн зочдын шинэхэн дугаар яг одоо танд хүрч байна. Гэрийн маань хоймрыг гээгүүлэх дараагийн зочид бол нийтийн дууны хос дуудалтын төлөөлөл болох Оюнбат Бадралманаар оролцлоо. Сонсогчид дундаа үлгэр жишээ хосууд хэмээн сайшаагддаг тэд ажил амьдралаа холбоодгоо 20 жилийг ардаа үдэж байгаа юм. Өнөөдөр бид хоёр бас гэр интернетийн гэрийн зочид гэдэг энэ цаахан контентэд оролцож байна. Та бүхэндээ өдрийн мэнд хүргэе. Гүшт. Айгуу сайн мэдчихээн те. Бид хоёр яг нэг үе болохоо, жицэн болохоо би бинийгээ хэдэн он төгснээ мэднэ. Ягаан дургууха. Би ч олон өнгөнд дуртай шүү дээ. Тэгээ ер нь бол бүх бид хоёр ч нөгөө одоо 20 жилийн хугацаанд яг гэр бүлээр уран бүтээл хийлээ. Тэгээ ер нь бол бид хоёр бүхэл дуунуудаа дуртай. Тэгээ сүүлийн үед бол мэдээж энэ өргөн хүмнэ гэдэг дуу маань болохоор бид хоёрын сүүлд одоо анхныхаа охиныг төрүүлснээс хойш 12 жилийн дараа хүүтэй болгосон дуу маань. Тийм учраас бид хоёр хоёлаа энэ дундаа их гоё дуртай. Бэлгшээдэг гэх юм уу? Бэлгшээж их дуртай байгаа. Албаар зөрүүлээд байгаа тийм. За 5 сарын 15 биш юм аа гэж. Чи яагаад гэж боддог? Чи бас л өөртөө амар ихтэй нүд хөсөг өөрөө тэгдэг биш л үү бай. Тэгдэг хоо гэж бодож шүү дээ. Тэгдэг. Үгүй. За яагаад үгүй. Гэмэдэж та охин аавгаад оройц чи хүн ээжээгээд оройгоос л гэж бодсон биш. Тэд өөрөөс юм. 50-50 өвтэй. Яг үнэн шүү дээ. Банк хянуулдаг гэж бодсон. Тийш манай үеийн чинь нөгөө Монгол хүчээр эхэлсэн болохоор чи биднес чи кредит үсгтэй хойлохоор ингэ яах вэ? Заримдаа тэрийг мартсан шүү дээ. Телевизэнд буруу байна л да. Тэгэхээр он сар нь бол зөв байна. Телевизэнд буруу байна. Тийм байна. Ер нь тэгж бат. Одоо тийм. Саяхан салсан. Зөв тоглолтоор Тэр дэлгэр салсан. Углаашаа хайдгаа. Тийм. Үгүй шүү дээ. Би баг углааш өмсдөг шүү дээ. Хөл нэрцгэн явж байна. Тэгэл чи хаагаа сандраад идэх шүү лөө. Цаад өрөөс тэмтчээд босч ирдэг. Тийм да. Яг үнэ шүү. Бичлэг хөвцдөг те. За яа. Баян бичлэг үгүй шүү дээ. Бичлэг үзэх дургу бичлэг ингээ удаан үзэхээр нүд амар ядраад тэрэндээ бүр ингээ төвлөрөөд айгу хийх ёстой юм ингээд алдаа суучдаг учраас саль талд гүйлгэж ерөнхийдөө барагтаал тэгж амар тухтаа үздэггүй шүү дээ. Тэгэл нэг донтоо суучаар бүр ингээ цаашаа бар хамаг ажлаа үзээд явах гэдэг байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө гүйлээд л явчихсан шүү дээ хийхдээ. Үгүй шүү дээ. Би амар их хаахад артсан шүү дээ хүмүүстэй. Эсвэл нөгөө зүрх тартсан шүү дээ. Кэр гэдэг лээ. За одоо чи битүүр тийм даалгавар өгсөн байна. Ардын орон зохиолч Хэрэг хошоо шагнал. Хөдөлмөрийн Баатар. Баугийн лавсрангай. Чамдаа би хайргүй харахгүй гэдэг энэ шүлэг бол бас олон дүмд маш гоё хүрсэн нэлээд бас халдвартай гоё уран бүтээл. Энэ шүлгээр маш олон уран бүтээлчид
дуу хийсэн байдаг те. Тэгээ бид хоёрыг нэг бадаг энэ шүлгээр бас хуучны юм уу, сүүл үеийн юм уу ямар ч хамаагүй аяар нэг дуулаач гэсэн. Тэгэхээр хоёлаа энэ нөгөө надтай их ойрхон болохоор би андаах дуу игч хоёрын дууснаар нь аяар нь хоёлаа нэг дуулах гэж оролдъё тий. Дуулъя тий. Боолборлтоход ухаарч хамт байлаа. Өрийн шуудыг ирэхэд ганганаж хамт байлаа. Найр харин дунд уярч хамт байлаа. Насны хөл уярч хамт байлаа. Чамдаа би хайргүй байхын аргагүй гэж. За. За мэдээж бас тэгээ баггүй хугацааг хамт танилаад амьдраад уран бүтээлээ хийгээд ингээд баггүй хугацаа өнгөрсөн байна. Тэгээд ер нь бол гэр бүлийн төлөө бүх зүйлээ зориулж чаддаг. Ялангуяа хүүхдүүдтэй, эхнэртэй, гэр бүлтэй тэгээд бас юугаач харамлдаггүй. Тэгээд бас өөртөө айгүй ихтэлтэй байгаа тэр зан чанар тийм зүйлүүд нь амар их таалагддаг. Тэгээ хайрлахгүй байхын аргагүй шүү, хайртай шүү гэж хэлье. Баярлалаа. За манай чи мэдээж бит хоёр одоо бас сая хэлсэн энэ жил бас бит хоёрын уран бүтээл анх хийж эхэлсэн маань бас 20 жилийн ой болж байгаа. Тэгээд бит хоёр хамтдаа бас амьдраад бараг 21 жил ингээд үдэж байна. Хоёр сайхан хүүхдийн маань төрүүлсэн, эхнэртэй хайртай байхын бас хайргүй байхын аргагүй. Тэгээд мэдээж маш их хөдөлмөрч гэрийн сайн эзэгтэй тэр зүйлд нь би бол хамгийн их татагдсан гэж боддог. Тэгээ маш гоё дуулдаг, сайхан хоолойтой. Манай үеийнхний одоо бүхэл үеийн тэмцээнүүдийг өнөө бадралмаа бол төвдөг байсан тухайн үедээ. Тэгээд бид хоёр одоо нэг сургуулийн оюутан болж бие бинийгээ хайрлаж одоо өдөө зэрэгтэй хүрч байна. Хамгийн гол нь би одоо ханийхаа ямар чанарт татагдсан гэхээр манай ээж өөрөө бас ардын дуу дуулдаг энэ Төв аймгийн дуучин гавьяа жүжигч юм байдаг. Одоо 80 насны сүгдүүд тохиолж. Тэгээ ээжтэй маань анх би бадралмаа харчаад ээжтэй маань ямар адилхан дууддаг бүсгүй вэ гэж харж ирсэн. Уралдаан дээрс. Тэгэл ер нь их дурлаж шохоорхож эхэлсэн. Тэгээд ер нь бас хоолойныхын тэр гоё өнгөнд нь дуртай юм бол хамгийн их дуртай. Баярлалаа. Маш хөөрхөн тийм гоё юм хөгжилтэй нэвтрүүлэгт контентэнд бас оролцлоо. Тэгээ гэр интернетийн гэрийн зочид бас гэдэг юм хөөрхөн контентэд оролцсондоо бас бит хоёр гэр бүлийнхаа зүгээс баяртай байна. Тэгээд та нартай бас баярлалаа. Ажлын өндөр амжилтыг хүсье.